Танита юм хийлдэ, нүүлгэлтийн машин ирлээ штэ. Чи гэр оронгоо болж байгааг мэдчихээн үү? Чи өөр нь яагаад нүүх гээд байгаагаа мэдчихээн үү? Ойлгож гин үү? Ахаас олж ах мөрөөдөө тоглоом тогсноос болоод бидний энэ байраа зархаар болоод одоо ингээ хамаг юма баглаад байж гин. Чи ээжийг өдөө насандаа түрээсний байр хэсэд явна гэж боттоо. Би их чиг 2-2 хүүхдээ чи яаж амьдрна гэж бодож гин. Яа би ч Нэг удаа ээж цослоо штэ. худлаа юм уу? Худлаа юм уу ямар? Гэхдээ одоо нэгэн тийм болцсон юм чинь та хоёр муудалцаад яах вэ? Юмаа хийл та. Үүлээ ээжтэй скотч аваад ирдэ. Ээжээ. Ядаж энэ хоёр зураг аваад өвдөж болохгүй юм уу? Гэхдээ тэгэд одоо ямар ээж нь харсаар ээж хажиж хорондоо явуултаа нь шүү дээ. Одоо гайгүй үн хүрхээр энэ хоёрыг зарсан дээ шүү дээ. Би эрэгч чинь байгаа хамаг юмаа зарлаа. Би одоо ямар миний насаараа цуглуулсан энэ ангийн юм ингээ харамлаад илтэн шүү дээ. За скотч аваад ир. Мөрөөдөө тоглоом гэдэг амар юм аа. Нэг л бидэд хамаг амьдралаа алдахтаа хүртэл толж шин. За миний охин наадах одоо бит. Яваад скотч аваад ир. Чамдыг тур хугацаанд олдохгүй юу? Үгүй харин найз нь хэрэгтэй л. Асууд өгчих юм байхгүй нэг юм яаж. Тийм. За баярлалаа. Комини. Хүүхдүүд ээжүүд наатах матха болтооч. Мэн цаав. Яа. Би цагтаа нэрээсээ бүхэнд л тусалдаг байсан. Бага бүхнээ барайл гүдвэс одоо надад тусалж байгаа нэг ч алга. Уусаа танаа нөхрөө чи мөрөөдөө тоглоомд онтод бүх юм алдсан гэ хүн бүр мэдж байгаа штэ. Хин чам туслах юм бэ энэ үед чинь. Тэрний оронд чи зүгээр салсан дээр. Нөхрийнхөө мөрөөдөө тоглолоо гэд амьдрал ганц алдлаа гэж салдаг ихнэр гэж байх уу? Чи сони юм ярих. За найз нь хоёрыг аваа явъя. Дөнгөж сая үзүүлсэн бичлэг бол нэгэн хүн цахим мөрөдөө тоглоомонд онтож бүх зүйлээ алдахад эргэн тойрны хүмүүс хэрхэн хохирдог тухай үзүүлсэн бодит үйл явдал. Тэгвэл манай улсад сүүлийн жилүүдэд 1xbet тэргүүтээ мөрөдөө тоглоомын сайтууд ихээр нээгдэж залуучууд түүнд автан амьдралаа эд хөрөнгөө амь насаа алдах эрсдэл ихээр нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой Монгол Улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга учрал цахим мөрөдөө тоглоомын тухай хууль өргөн барьсан. Цахим мөрөдөө тоглоомыг бүрэн зогсоох хуулийн төслийг батлуулахад олон хүний их ашиг хөндөгдөж байгаа учраас маш олон шүүмжлэлтэд тулгарч байгаа. Гэхдээ эргэн таны бодлоор цахим мөрөдөө тоглоомыг зогсоох нь зөв үү, буруу юу?